таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу бүгдээрээ. Өнөөдөр 5 дахь өдөр 7 сарын 25 ажлаа тараад гэртээ ороод ирсэн байна. Тэгээд би маргааш нэг хөдөө явна. Айсландыг хөдөө явж үзнэ. Тэгээд би юмаа бэлтгэл нөгөө микрофоноо ингээд цэнэглээ гээд гэртээ орж ирдэг байхгүй юу? Тэгсэн чи надаа ийм оролт байдаггүй юм байна. Тэгээ миний утас чихвч цаг энтрийн чихвч чинь дандаа нөгөө Type-C-гээр ордог. Тэгээд энийг ашиглахгүйгээр магаш микрофонгүй. Тэгээд энэ чинь бол жоохон батарей байгаах гэж найж чинь. Тэгээд Айсландын хөдөөр явах нь. Айсландын хөдөө өглөө 9-өөс оройны 7:30 хүртэл 9-өөс 7:30 хүртэл хэрч хийдий. 10 цагийн хөдөө явах юм байна. Тэгээд ер нь бол Айсландын нөгөө нэг урд хэсэг. Тэгээд зөндөө олон waterfall-ууд харна. Тэгээд нэг хар илсэдэг гэсэн тэр илсэн дээр очино. Ер нь ямар сонирхолтой нэг Vik гэдэг таун гэдэг гэсэн нэг дээр үед Vikings-уудын байдаг байсан таун. Тэгээд тиймэрхүү юмуд үзнэ. Тэгээ би яг юу планцсан бэ гэхээр шууд өчигдөр тиктэй аваад тэгэл явахаар шийдсэн л дээ. Яг гэхээр Viking дээр яг нэг юм хийхгүй болохгүй байгаадсэн. Тэгсэн чинь цаг агаар за үнэхээр фаны би ингээд би ч өөрөө их буруу өдөр плант юм байна. Цаг агаарсан чи маргааш бүтдэг болот. 50% магадaltaй гинэ. Өнөөдөр 50% магадaltaйсэн гадаа бороо орж ийн. Тэгэхээр ер нь бол бороо орно гэсэн үг. Тэгээд маргааш 55 градусын бороонд та нарт би waterfall-ууд харуулах нэ. Тэгээд утасныхаа багтаамжийг бэлдээд тэгээд маргааш өмсөх борооны хувцснуудаа бэлдээд тэгээ явцгаая. Нэрээ Айсландад хөдөө явахаар бол заавал усны гутал, усны өмд, тэгээ усны борооны цувтаа явахгүй бол ер нь бол амар хэцүү байдаг гэсэн. Тэгэхээр надад цув байгаа. Усны гуталгаа гэтээ усны нөгөө борооны өмд бол ахгүй. Гэтээ яхаа зүгээр шүү өмсчих гэж бодлоо. Тэгээ миний маргаашийн гоё South of Iceland-аар явсан аяллыг үзээрэй. Би зөндөө бичлэг хийнэ гэж бодож байна. Тэгээд bye. Үгүй хаана вэ? Гоё. Ингээ Айсланд явах аялалтай хамтдаа зөвлөө явцгаая. Та нарт Айсландын урд хэсгийг харуулъя. Монголын хөдөөтэй айгүй ижилхэн л харагдчих. Гэтэ айгүй их нөгөө стопууд дээр ийм юунууд зогсох газар айгүй хийсэн байна. Жишээ нь энэ дээр бол шууд хүмүүс exhibition үзээл хоол идээд кофе уудаг. Уурхай шиг л газар юм уу да. Тэнгэр мэрэгнээ бол тэгтээ Монголын тэнгэр шиг л юм дөө. Автобусандаа ороо суугаад явах унтчих гэсэн чи цоожлсон байх юм. Тэгээд энэ хавар байж байгаа л гарч ирэхээс. Гэтэ бас амар санаатай байгааз одоо ийм газрууд их байгалаа дотор нь дэлгүүр хийж байгаа гэхээр ч одоо эдийн засгаа бас нэг талаараа бас айгүй бодож байгаа л гэсэн болох л та. Зуулчдыг авчирч маш их мөнгө төлөвлөх гээд тэгээ өөрсдийнх нь зөвхөн брэндүүдээ дотор нь тавьсан. Тийм санаатай газар байна. Санаатай ч гэжтэй бизнес юм да. Тийм улсаа л хөгжүүлж байгаа л. Да.
Өнөөдөр яг хасаа өдөр. Яг сайхан унтдаг өдрөө. Эрт босоо гараад ирсэн чинь жоохон нервээ сайн унтаад л явчихлаа. Ийм бэнда. Тусан гэхдээ өнөөдөр 10 цаг болохоор ер нь жоохон босоогоороо байвал зүгээр хаа. Тэгээ сая бидний явж ирсэн автобус болохоор тэр байна. Reykjavik excursion гэсгээд энэ болохоор ингээ өдөр болгон юм юу гэдэм бэ? Travel хийдэг байна. Энэ лаваа зэрэгэд exhibition гэдэг. Гэхдээ exhibition орж болохгүй юу гэж орж үзээ. Тэгээ болно гэвэл харуулъя. Real time monitor гэдэг гинэ. Яг Reykjavikээс гараад сайхан унцаараа 2 цаг яваад лава центргийн газар ирлээ. Тэгээ энэ ч болохоор нэг 15 минут toilet coffee break аваад тэгээ дараагийнхаа эхний waterfall руу явах юм байна. Тэгээд энэ бэлэд урсгалын төлөө аягүй их зартай юм байна. Энэс за бидний очиж байгаа waterfall байна уугүй. Айм шүү. Ер нь л урд хэсгээр л явах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь л иймэрхүү л юм байна. Аялал зуучлал нь айгүй төв болохоор иймэрхүү газрууд айгүй их сайн хөгжүүлсэн юм байна. Тэгээ өөрсдийнх нь ийм ноолуурын кашмирууд нэр амар алдартай. Юм байна. Hello. Би ингээд иймэрхүү хуцтай гараад ирсэн. Орооны ийм цугмсууд, дотоорны ийм ноолсон цамцаасууд тэгээд доошоо юм басны готалтай. Тэгэхгүй болохоор ер нь waterfall-уудын тэрнгөр аягүй юу гэдэг гэсэн. Нотон чигтэй байдаг гэсэн. Тийм айдиалаа тасарт юм байна. Энэ нөгөө өөрсдийнх нь аягүй алдартай нэг үнэтэй брэнд эдийн North 88 66 гэж. Энийг бол үнэхээр брэнд болгож чадсан улс ил шүү. Ийм нэг хүрчим гэнэ амар үнэтэй хийддэг лээ. Зэж тагстарил энэ Жарисан хотоос үнэтэй биш Жарисан крономи. Жарис хэрэди. За чи өмнө нь бодоо оруулчих. Тэг гадаа нь нэг юм байна. Лава гэдэг нь юм газар мэн волкано exhibition гинэ. Иймэрхүү цааш зарж тийм бай. За тэгээд гол зүйл рүү очиод танаас таруулъя да. Bye bye. Justin Bieber-ийн Tony Clip-ийн waterfall гэсэн. Ер нь хамгийн том waterfall-уудын нэг гэж хэлээ. Тэгээ энэгээр шатаар яваад тэр дээшээ гарч болдог гэсэн. Тэгээ эхлээд яг дороос бичиж чаддаг. Хичээ дараа нь бичих би бэ. Ваа, ямар гоё ирсэн. Энэ дараа юм истэ юм байна. Нөгөө
дутуу биш. Яа, ямар гоё хэвчээ. Нэг тооныхаа дэлхийд хийсэн waterfall гэсэн. Тэгээд биш яа харах юм. Хүмүүс болохоор энэнгээр алхаад тэр доороос алхаад тэг ингээд дэшээ гараад тийш очиж үзт юм байна. Гэтэ нэг хараад тахаар юм байхгүй юм шиг байна. Би ингээд усны хуталтай ирч болохоор шууд ингээд алхачлаа. Тэрчээ бүр нэг хүн ахтай бүр доор ничсэн. Зураг авах чи тэр тэтгэж хайлттай байв. Нарах юм биш амар нарах юм. Энэ хүн чинээс ингэж хавуулах зүгээр юм дөө. Ямар амар өндөрөөс сунд юм бэ яа. Ана нөгөө орхны хүрхшээгээс амар том юм байна. Oh my god. Тэгээд би усны хуталтай ирсэн тийшээ зогслоо. Вау. Вау. Тэгэхээр амьдралдаа нэг удаа заавал ирэх ёстой газрууд ирэх биш. Хамгийн өндөр гэтээ бас яг хамгийн том нь л биш байхаа. Waterfall-уудын нэг. Тэгээд энэ л маш өндрөөс өндөр хүчтэй даралцтай бууж байгаа Iceland-ийн бас том waterfall-уудын нэг гэсэн. Одоо болохоор энэ аяллахаа төгсгөлт нэг дахиад нэг waterfall дээр чинь тэр нь болохоор яг энэ waterfall-ийнхаа яг ардуур нь ингэж алхаж олдог юу вэ? Оо ямар амар. Яа. Норчлаа. Доор нь болохоор нашаа салтлаад байна. Wow. So cool. Oh my god. Өнөөдөр 7 сарын 26 12 цаг болж байна. Намуна Iceland-д энэ waterfall-ыг үзэж байна. History болох хаа гэж найдаж байна. Ямар гоё юм. Яахын тогтоц энэ мод хаад юм бүр вау. Oh my god. Энийг бүхэсэндээ бүр амар баяртай байна. Бэна хэвчээ өнөөдөр 25 оны 7 сарын 26 би Iceland-ийн University-д waterfall-уудын нэгээр нэгсэн байна. Өнөөдөр tour бүгдээ ер нь 15,000 Iceland krona гэсэн тийм шилжүүлэхэд 400 эд мянга. Тэгээд ийм их үү байна. Маш өндөр хурцтай ундаг. Юу байна? Хайшиг. Арчиж байгаа юм. Ийм газар Justin Bieber ирж яг энэ доороос нь яваад техникийн зарим хэсгээс чи орохчий.
Аргач. Тэгээд иргэн тойронгийн хараас нэлээ ийм гоё өндөр ууртай ийм газар байна. Ямар гоё юм. Хачаатан. Иймэрхүү байна надад. Айсландд бол ирүүл энэ хөдөөл явах юм байна. Манай хотод бол үзэх юм юу ч байхгүй байсан юм шүү дээ. Угаасаа. Хөдөө гарсан чи гоё наа. Айсландын хөдөө гоё юм шүү. Wow, perfect. Die kappershop had naar weer een team direct en had er een andere staatspoor. Hoe dat is dat? Al hebben we sommige